Нинжа 3. Ноён талхаа баяртай. Маргааш уулзъя. Ноён талх энэ байх нь. Бидний нэг насны дайсан. Заавал хариугаа авч байж сална да. Цоосон мөнгө. Энэ юу мөнгө? Хэн самбар дээр сум зоочихвоо. 500. Талхаа. Чипс. Өнөөдөр бас яаж гай тарих гэж ирэв. Чи л надад гай болдог үстэй. Миний үсчний газарт ялаа үрдүүлсэн хүн чи үстэй. Юу хачи юм яриад байгаа. Манай үсчний газарт хүн оруулахгүйгээд ялаа үрдүүлсэн биз дээ. Юу вэ? Юу болоод байгаа юм бэ? Аминд минь хүрхгүй юу? Манай үүдэнд яагаад занг байдаг вэ? Би уунах шахалаа. Чамайг уучлахгүй дээ. Хурдан намайг гарга. Үгүй би уучлаа. Хурдан гаргаад өгөхгүй ч байна. Өглөө нэмэнд. Ноён талхаа. Би танд жимстэй цай бэлтчихсэн шүү. Юу болов вэ? Сүү миний цайнд хор хийж гисэн юм уу? Яалаа гэж би хийгээгүй. Тэгээд хэн хор хийж гисэн бэ? Бодоод байсан чинь. Нэг нь намайг хөнөөх гээд байна уу? За юу гэж дээ ирхмэ? Энэ шиг энгийнэг талхыг хөнөөх ямар хэрэгтэй юм бэ? Тагнуултай кино хэтэрхийх үзчихсэн юм биш үү? Тийм дээ. Энэ чинь юу чимээ вэ? Аре. Цогтараа. Юу болгоно юм бэ? Манай үсчний газар дэлбэрчлээ. Ноён талхыг хийсэн үнэн байж. Тэсрэх бөмбөг суурлуулна гэнэ. Хэн ингэсэн бэ? Би. Баяр юм хөнөөлж чадах байсан юм. Бидний бүх дайралтаас мултарчлаа. Үнэхээр энгийн талах биш байна. Та нар хэн бэ? Би бол Будааны боовны газрын хилдэг элч. Элчний хаан цагаан Будааны боов. Би бол түүхийг өвлөгч нүцгэн ударгын хаан Урт Будааны боов. Би бол Цавуудаг Будааны гэр бүлийн урсад Хорт сумны хаан Цавуудаг Будааны боов. Та нар ундаг юм аа. Гоё юм аа. Магтаад байх та яадаг юм? За тэр яхав. Яагаад над руу тайраад байгаа юм бэ? Чамайг там руу явахдаа тэрийг хэлнэ. Талхаа чи дууссан. Чи илдээ суугалж байгаа болохоор би ч гэсэн хаачаа барихаас биш яхав. Чам хэлтний хаан гэдэг нэрийг зүгээр ч нэг өгөөгүй бололтой. Хөөе. Чи надтай үзэлц. Сул дорой эмэгтэй хүнийг зодох миний үзэл санаа нь таар. Олон юм яриад байлгүй над руу дайр үлгэндэс минь. Юу? Өлөн гэдсэ? Зүгээр ойлгохгүй дээ. Эмэгтэй гэхэд овоо юм аа? Чи ч өлөн гэдс гэхэд овоо юм бэ? Би ч гэсэн ноён талхыг шууд баяр туслах хэрэгтэй байдаг. Ой суугаа. Надтай тоглол ямар вэ? Тэгээд юугаар тоглох юм бэ? Тоглоомоор уу? Танад хамгаалагчаар уу? Үгүй ээ. Хорт зүгээр. Авраарай! Юу нэ яагаад намайг ингэж байгаа юм бэ? Хайвшир. Зовлон удахгүй. Ичи юу вэ? Хайч нь тавчуулагдаад хөдлөж чадахгүй байна. Ийм юм байх гэж би ялагдлаа гэж. Хайч элднээс хүчтэй байдаг юм. Охид руу арай хүчтэй дайрчих уу? Юу? Охин гинэ? Чи муу бол зүгээр л нэг муу мишок.
шалахгүй юм байж. Шоко чи зүгээр үү? Тийм ээ. Харин та Би яах вэ зүгээр. Ингээд сүү хаана байна? Нана зогс. Үгүй би айгаад байна. Нэг муу суугач. Би унгач хуудаа. Би ялчглаа. Ноён талгаа би ялчглаа штэ. За. Өнөөдөр заавал хариугаа авна гэж бодсон юмсан. Та гурвыг хэн явуулсан бэ? Тэр чипс үү? Багет үү? Хэн ч явуулаагүй. Бид л чамайг зайлуулах гэж өөрсдөө ирсэн юм. Намайг үү? Яагаад? Үнэхээр мэдэхгүй болоод асууж байна уу? Чамаас болоод будааны боовны газар дампуурч байна. Утааны боовны газар уу? Будааны боов бол эрт цагаас хүмүүсийн дуртай байсан амттан. Тийм дээч будааны боовны газрууд хүн ихтэй байсан. Гэвч замын эсрэг талд нарийн боовны газар нээгдэж хүмүүс тийшээ шуурах болсон юм. Тэр үеэс эхлээд будааны боовны газарт хүн орхоо байсан. Тэгээд манай будааны боовнууд бүгд зовлон шаналл дунд өдөр хоногийг өнгөрөөж байна. Нарийн боовны газарт яагаад хүмүүс дуртай болсон бэ гэдгийг судалтал талах. Чийл боовнуудыг гойж чимэглснээс болсон байна лээ. Би ч сайхан гойж өгдөг л дөө. Ноён талга үнэхээр мундаг. Чамайг устгаж будааны боовны газараа аврыг гэж бодтол бүтлгүүд ч гэсэн болохоор уур хүч байна. Бид ингээд дуслаа. Цаашдаа яаж амьдрах вэ? Юу молгоо юм яриад байна. Та нар ч гэсэн хичээх юм бол хүний анхаарлыг татаж хангалттай чадна. Юу? Яаж тэр вэ? Талах боовнууд ч гэсэн анхандаа та нар шиг энгийн байсан чи хэдэн мянган жилийн турш өчнөн олон зүйлсийг туулсаар олон төрөлтэй болсон юм. Та нарыг ч гэсэн өөрчлөвл амттай болж болно. Тийм боломж байгаа гэж. Манай будааны боонуудыг яаж талах боов шиг чимэглэх юм бэ? Би та нарт боломжийг харуулад өгнө. Будааны цагаан боо. Сүүтэй чигэрмэг, шоколадтай чигэрмэг аваад ир. Мэдлээ. Аваад ирлээ ноён талгаа. Шоколадтай чигэрмгийг хувааж толгой дээр нь тавиад. Дараа нь хоёр хуваасан сүүтэй чигэрмэгт шоколадны чармал хантал түрхэхэд дээр нь хатгачихвал хааны малгай ингээд бэлэн боллоо. Ийм юм байх гэж. Дээр нь хааны луу төмсгөд өмсүүлчихвэл Нааша хүрээдэр. Хөөх, хаан шиг болчихлоо штэ. урт нарийн будааны боо. Аха! Яаж байгаа нэнвэ? Шоколадаар малгай хийснийхээ дараа хоёр талд нь презел зоож өгөөд нүд ам хамар зураад өгчгөл солонгосын бэлэгдэл модон хүн. Хөөх, үнэхээр гоё болж. Эцэст нь цавуулаг будааны боовны ээлж. Толгой дээр нь шоколад, сүн крем тавиад шүдний чиглэлүүрээр нэр суулдан цангис зоож толгоон гоёл бэлдээд дараа нь бөөрөнхий шоколад нэмээд өгчихвэл ямар вэ? Хардаа. Үзэгслэнтэй шинэхэн болчихлоо. Үзэлцэгний чанамлаар хацрын гоёхоо мартаж болохгүй. Будааны боовыг хүртэл ингэж чимгэлж болдог хэрэггүй. Азийн онцлог илүү тодорч байна. Таалагдаж байна шүү. Ноён талгаа. Биднийг ийм гоё болгож өгсөнд баярлалаа. Энэ юу ч биш ээ. Шин юм туршихтаа үргэж баяртай байдаг юм. Талгаа, чамайг аюулд оруулсанд уучлаарай. Бид дэндүү төрөгдөжээ. Зүгээрээ. Одын амьдрал ийм л байдаг. Оё болж өөрчлөгдмөр байвал манай ус чин рүү ирж байгаарай. За юу. Баярлалаа. Энэ ачиг чинь мартахгүй. Будааны боонууд бид ч гэсэн илүү хичээх болно. Бүгдээрээ сайн яваарай. Дахиад ирээрээ. Үе, хараач. Та гоё юм аа. Ямар гоё юм. Ямар хөөх юм бэ? энэ будааны боовыг хардаа. Анх удаалын мэгдүүтэй будааны бов харж ийн. Будааны боовны газар байнга ирж байя. Тэгье. Үзэлзгэн шоколад 2. Хайрт Ромео минь. Энэ тэргэл сарны дор чи минь юу хийж байгаа вэ? Ямар сайхан гэрэлтэй байна. Селфи дараад Ромео руугаа явуулна. За 1 2 Жюлит. Жюлит, тайвшраа. Би юу вэ? Ромео юу? Чи яаж ирсэн бэ? Шоколад шиг харанхуй шөнөөрч гүзэлцэгний үнэр чинь намайг хөдлөн. Ромео минь.
Жюльет минь. Ромео? Миний урт халбыг аваад ир. Мус шоколадтай билүү? Нааша их зүрхсэн гинэ. Жюльет. Ромеог тавьж явал. Тоогийн махмын. Гой ярихмэ. Жюльет минь миний амьдрал. Энэ дэлхийд Жюльеттай хоёр хамт байх ёсгүй. Энэ өдгөө амтны өтөр түргэн гарах. Мэдлээ аха. Жюльет. Ромео! Жюльет. Ромео! Энэ залуутай ихэд уулзсан байвал чамайг цөлөн шүү. Ромео! Дахиад Жюльетад ойртоод үзээрэй. Чамайг тастаа тань шүү. Хулчхэр шоколад минь. Жюльет минь чамтайгаа хамт байж чадахгүй би хамгийн халуун цуух хамгийн хүйтэн хөргөвчин дор. Ухаан санаагаа алдаа юу? Эртний өстөн дайсны минь охин шүү дээ. Ахиад уулзсан байвал гэрээсээ хөөн гэж мэдээрэй. Шудраг бус байна штэ. Жюльет бид хоёрын хайр хамгийн үнэн хайр. Тэнийг хүү ухаан санаагаа алдажээ. Ээж. Нөхөр минь өөрөө барьж хайрл. Ромео, хурдхан шиг аавсаа уучлалтгүй. Тэр яах вэ? Удахгүй баялан тэний баярын цэнгүүн болно. Чамд болоод гэр бүлд минь тохирох сайхан шоколадын бүсгүй олж өгнө. Аваа, эсэргүүцэж байна. Ойлгох л доо. Чи гүзээлцгэнтэй бэлэн болоод дахин төрдгүүл юм бол Жюльеттэй та хоёр хязээж хамт байж чадахгүй. Тэгвэл би гүзээлцгэнтэй ялуу боллоо. Юу? Жюльеттэй та ихэд уулзаад үзээрэй чи. Өнөөдөр ямар сайхан өдөр вэ? Өнөөдөр засаж явах болов. Яг зөв. Талх үсчний газар. Ноён талх намайг шоколад биш гүзээлцгэн болгож чадчих таараа. Тэгээд Жюльеттийн аав бид хоёрын ариун гэрэлтийг эзэлсэн. 99 100 энэ жилийн Валентины баяраар 100 үйлчлүүлэгч л аваа. Хагта яах болж байна? Дараа жил ирдэг. Гэхдээ би бүх мөнгө аваад ирсэн штэ. Миний хайр байхгүй бол мөнгө ямар ч хэрэггүй. Жюльет. Валентины баяр учраас ахиад ганцхан үйлчлүүлэгч нэмж авъя. Тэгээд би чамайг гүзээлцгэнтэй бэлүү болгох хэрэггүй. Тийм ээ, ноён талха надад өөр арга байхгүй. Жаалмын хэн дуртай намтад шоколадтай бэлүү болж төрдгөө юм шүү дээ. Чи яагаад өөрчлөгдөх гэж Би тагийн төлөө мөн эргчлөөд хайрын төлөө би гүзээлцгэнтэй бэлүү болох ёстой. Жюльет байхгүй бол хамгийн баян шоколадтай бэлүү хүртэл ядуу. Яа уйл та. Гэхдээ Жюльетта гэж хин? Жюльет миний хонгорхон гүзээлцгэнтэй хайр. Гэхдээ найзуудаа манай гэр бүлүүд мөнхийн дайснууд. Хоёр бэлүү холилдвол тэр нэрэнд муу. Эхнээс өс сонцолтой шоколад гүзээлцгэн хоёр. шоколаднууд хулчхар энэ лангуу биднийх ургах улирлт нь өнгөрчгөөд байхад гүзээлцгнүүд яагаад ургаад бай? Чивэд юутаа хөлдөөсөн жимс. Манай гэр бүлүүд хэдэн зуун жил байлсан. Өглөө шоколадтай бэлуутай таарна гэдэг муу ёр шүү. Ханаас юм өмхий үнэртэйд байна гэсэн чинь энэ гүзээлцгнээс байж. Чи баасны өнгөтэй гэжтэй. Хайраад ирэлтэй. Химсэн толгой тоо. Манай эцэг эхчүүд эртний дайснууд. Би өдийг хүртэл жинхэнэ гоо үзэсгэлэн харж байгааг. Миний гүзээлцгэн хариугүй дэлбэрнэ. Анхны харцаар Жюльет бид хоёр дурлалцсан. Манай гэр бүлийн өс сонсон бидний хайр сэтгэлийн дундуур орж чадахгүй. Хөөрхий Ромео. Их гонигтай юм аа. Гуй, одоо намайг гүзээлцгэн болгоод өг. Тэгвэл Жюльетагийн эцэг их бидний хайрыг хүлээн зөвшөөрнө. Ойлголоо найзаа. Би чамайг хотын хамгийн амттай зүсэм гүзээлцгэн болгоод өгье. Сүү, хурдан миний гүзээлцгэнтэй юмнуудыг аваад ир. За ирэх бай. Намайг дасч дуусгаар чи өөрөө ч танихгүй шүү. Тэгээд бэлнүү. Тийм ээ, юундч бэлэн. Эхлээд оройныхын шоколадыг аваад хай. Жюльет бол миний амьдрал. Энэ орой замд саад болж байна. Хой, оо хайрын саад минь явж үз. Ямар гоё юм бэ?
Би үлдээчлээ. Одоо гүзээлцэгний крем түрхнэ. Энэ ягаан крем яг бидний хайр шиг ариухан. Үзээлзэг нь яг хонгор Жюлетагийн минь үс шиг. Жюлета чөнөр нүд чинь гэрэлтэн тэрэг сар таасч тод гэрэлтэн. Сүү энийг дуугүй болгоод яаж та хийж чадахгүй. Гүнзгий амьсгал Ромеогийн төлж байгаа мөнгийг өмнөх. Жинхэнэ төгс. Баяр хүргэж яала. Чи бол гүзээлцэгтэй билүү? Сугар үнэн ч хайр гоо үзэсгэлэнгийн охин сэнгэр агуус чин талах итгэлийг нь ахинны будаа сэргэж өглөө. Хайрт Жюлета минь хоёулаа удахгүй хамт байна. Ядарчлаа. Хаалга барь. За. Шоколадтай ялуу гэдгийг минь мэдчихвэл яана. Тийм ээ. Өглөөний шүдэр шиг жимсээ. Үзэлцэнтэй билүү хараач. Намайг тайсан. Одоо явж Жюлетаг олъё. Намайг өршөөгөөрэй. Чи хэм бэ? Аава. Чи юу хийж гсэн? Аава. Тавшир. Би хэлий. Чимээгүй. Чи бол шоколад омгийн залгамжлагч. Гэтэл чи муухай гүзээцгэнтэй билүү болчихлоо. Ромео, бор шоколада бүрчгсэн чинь хамаагүй дээр харагдаж байна. Баяр хүргэе. Одоо чи гүзээлцгэнтэй билүү боллоо. Сайхан зохиж байна. Итгэхгүй дээ. Хонгор Жюлеттагаа гэрэлхийн тулд би гүзээлцгэнтэй бядуу болчихлоо. Ярхив. Одоо бид хоёрыг ажиллаж. Би зөвшөөрөхгүй. Шоколадны удмын өв залгамжлагч гүзээлцгэн болсон болохоор шоколадны удам тасарлаа. Маадгар цагна хэрэггүй те. Энд бэ? Юу? Гүтэр Жюлета юу? Манай охин яагаад шоколад болчихдг юм бэ? Энэ чамааг мэхэлсэн үү? Үгүй. Би хайрт Рометагаа байхын тулд өөрчлөгдсөн юм. Өхөр минь. Юу ичгэлтэй? Готом шиг юм да. Аава, өвдөж байна. Үзээлцгэн дүрхэж гэр бүлээ готом шиг болголоо. Алив нааш. Өхөр минь. Шэр. Юу чилээ гэсэн би та хоёрыг хамт байхыг зөвшөөрөхгүй. Бууч. Мадна. Хоёлоо та нар бүгдээрээ Тэнгэр бурхан минь яалаа гэж биднийг ингэж совооно вэ? Бид нэг хайрлана. Жюлета хоёулаа зүгтээ. За Ромео. Жюлета хоёулаа хамт байгаа цагт бидний хайранд юу ч саад болж чадахгүй. Хайрт Ромео минь. Чи хаашаа явна? Би тийшээ. Жюлетаг тэр хорон санаатнаас авар. Эдлээ. Ромеог одоохон буцааж авчих. Ой хүүхэд одоо бууж. Жюлета өхөж биднийг салгаж чадахгүй. Ромео минь чамгүйгээр би хаашаа ч явахгүй. Бүхний хүсэн хүлээсэн мөч ирлээ. Энэ жилийн Валентины баярын хосыг сонгох цаг боллоо. Энэ жилийн Валентины баярын хос ороо. Баяр хүргэе. Ромео, Жюлета. Шоколад гүзээлцгэнтэй бядууны хосууд ямар амттай юм бэ? Үнэхээр гайхалтай байна. Баяр хүргэе. Тэнийг гэлвэ. Наанасаа буугаад ир. Зя, одоо хосууд маань үнсэлсэн. Шоколад гүзээлцгэн хоёр ингэж нэг боллоо. Бүгдийг яасан дээ. Энийг одоохон зогсоо. Баяр хүргэе. Энэ жилийн Валентины баярын хосуудад хатнан тусгай бэлэг өгнө. Бэлэг хэн хамаасаа юм? Машин. Та хоёр одоохон салцгаа. Мөн эклерис тест хоёрын сууц. Уусаагүй байгаа шүү. Иргэдээ. Хосууд маань гэрлэвэл хатан хаан айнотрын шагнал өгнө. Би Ромеог үргэлж хөөрхөн хүү гэж боддог байсан. Сайн хүү шүү, санал нэг байна. Жюлета хөөрхөн охин тэгж бодохгүй байна уу? Тэгж бодож байна. Өөр хүмүүсийн хайрыг хэнж хянаж чадахгүй. Үнэн шүү. Манай аав ээжүүд бас дэмжиж байна. Тийм байна.
Ашгүй. Ингэж нэг бид хоёрыг зөвшөөрлөө. Би чамд хайртай Жулиета. Би ч гэсэн Ромео. Хөөх. Ромео Жулиета хоёр аз жаргалтай байх нь үнэн ч хайр. Хайр тийм ээ. Ноён талхаа Ромео Жулиета хоёр хоёулаа танаас өөрчлөлт өгөөч гэж хэлсэн. Та яагаад хоёулаа ингэ өөрчилчихсэн? Чихэн үсчин өргөж өөчлөж чихэх хэрэгцээг биелүүлдэм. Хөөх, шалтгаан байгаа гэж мэдээд байсан юм аа. Би таныг адилхан засалтаар 2 ахиж мөнгө авах гэж байна л гэж бодсон. Чи юу гэх гээд байна? Жишээ. Шоколадны хамгаалалт. Өнөөдөр тоглоход цагаагаар үнэхээр тохиромжтой юм тийм ээ. Эхэллээ шүү. Та билнэ үү? Шийдлээ шүү. Юу вэ? Бөмбөг хаан даваад явчихлаа штэ өөй. Очоод авч чадахгүй. Одоо тэгээд яах юм бэ? Уучлаарай. Гэхдээ энэ юун хаан юм бол? Энийний цаана юу байгааг би мэднэ. Манай аав надад хэлсэн. Маш том мангасууд байгаа гэж хэлсэн. Тэдний дайралтаас хамгаалах гээд ийм өндөр ханыг барьсан гэж хэлсэн. Нэрээ юу? Үгүй. Би талах түүбээс үзсэн. Цас мөсөөр хужигдсан мөсөн хаан тус байдаг болохоор орхол юм бол шууд л хөлдчихдөг гэсэн. Их хүйтэн байх та. За, ханны талаар ярихаа болоод явж хөл бөмбөгөө тоглоё. За тэгье. Бирлээ. Ирчихвүү. Бортхон хоолоо идээрээ. Ээжээ. Гэхдээ манай толгонд ягаад тэр том хамгаалтын хаан байдгийн болоо? Хана? Ягаад гинт тэрийг сонирхов? Хүүхдүүдийн хэлж байгаагаар бол ханны цаана амарга мангас байгаа. Мөсөн хаан тус байдаг гэд байх юм. Чи даалгавраа хийж дууссан уу? Деми юмд анхаарал тавиад байлгүй. Хурдхан оройн хоолоо ид. Ойлголоо. Ханны цаана яг юу байдгийн болоо? Миний хөө За эмээ. даалгавраа хийх гээд ядарч байна уу? Энийг ичгээд хий. Миний эмээ хамгийн шилдэгэн. Эмээ. Гэхдээ та хамгаалтын хааны цаана юу байдгийг мэдэх үү? Мэдээлгүй яах вэ? Эмээн дээр үед тэр ханны цаана амьдардаг байлаа. Нэрээ юу? Тийм ээ. Тэр үед цагаан шоколад, хар шоколаднууд нэг дор хамт амьдардаг байсан юм. Сүйт бүсгүй сүйт цаануу хоёр шоколадыг цагаан шоколад болтол бэбинэ хайрлах уу? Тийм ээ. Тэгвэл та хоёрын гэрлэлтийг тунхаглаж Багшаа! Хайрт минь! агэрэ. Намайг тавиач. Тэгээд нөхрөөсөө салсан юм да. Нэрээ юу? Бүгд өнгөрсөн зүйл. Гэхдээ л өгөхөөс өмнө нөхрөө дахиад нэг харвал сайхан л байна. Эмээ. Ханыг нураачих юм бол өвөөдөө дахиад уулзаж чадах юм биш үү? Тэр ч тийм л дээ. Би тэр ханыг нураагаад өгнө. Чи юу? Би ханыг нураагаад бусад шоколадуудыг ч гэсэн гэр бүл найз нөхдөдтэй нь уулзуулна. Тэгж болох юм уу? Миний зулцагч мондаг шүү. Би энэ ханыг нурааж байж сална да. Ой, чи юу хийгээд байгаа юм бэ? Юу ч бишээ. Чи арай энэ ханыг нураах гээд байгаа юм биш үсттэй. Тийм ээ. Мангасууд дайраад ирвэл яах болж байна? Үгүй дээ. Мангас энэ төр байхгүй. Энэ ханны цаана шоколаднууд амьдарч байгаа гэж манай эмээ хэлсэн. Юу? Манай өвөөч гэсэн энд байгаа. Энэ ханнаас болоод л уулзаж чадахгүй байгаа. Хөөх, нэрээ тийм гэж үү? Тэгвэл бид нар ч гэсэн ханыг нураах чинь туслая. Үнэн үү?
Энэ ханчин хэдэрхий батууг болохоор хөдлөгчгүй юм байна штэ. Харин тийм ээ. Одоо гэртээ арья. Тэгье. Бүр ядарчлаа. Хөөх! Хүлээгээрэй. Энийг хардаа. Гоц ухаан дүүс чинь ноён талах гинэ. Би энэ хүнийг зурагтаар харсан баха. Тийм ээ. Энэ хүнтэй холбогдоод үзэцгээе. Өглөөний минь. Захирлаа. Захиарсан. Ямар захив вэ? Шоколад тосгоноос ирсэн байна. Энэ хамгаалтын ханыг нураагаад өгөө. Ус тасах гэж завгүй байхад чинь яаж тийшээ явах юм бэ? Шоколад тосгоно уу? Хөгжилтэй байх та. Одоо ч шоколад бараг алт шиг л үнэтэй болж байхад ажилтан туслаад шоколад олоод ир. Юу? Шоколад алт шиг үнэтэй болсон? Суу, хурдан ачаагаа бэлд. Мэдлээ. Одоо хүртэл хан нураах гэж үзээд байна уу? Одоо зүгээр л бууж өгөө. Үгүй. Энэ ханыг нураж эмээгийн мөрөдлийг заавал биелүүлнэ. Найзада энийг хараач. Ноён талх ирж байх шиг байна. Юу? Тэр ус чи яаж манай тосгонд ирэх юм бэ? Тийм ээ. Тэгээд ч энд онгоцны бууз байхгүй. Аймаураа! Ноён талхаа энд байна. Энэ шоколад тосгон бололтой. Энийг аваад өгөөч. Тэгэхээр энэ ханыг нураагаад өгөө гэж. Тийм ээ. Жадуугаар ханыг нураах гэж үзсэн ч нэмэр алга байна уу? Их хатуугаан байгаа мэлхмэ. 5 см орчим зузаантай юм шиг байна. Талхнуудын хүчээр бол яагаад ч нурааж чадахгүй нэ. Тэр харал да. Энэ ханыг нурааж чадахгүй гээд байхад та. Ноён талх ч гэсэн чадахгүй бах уу? Гэхдээ нэг арга байна. Нурааж чадахгүй бол байхгүй болгочиход болно. Байхгүй болгоно. Надад нэг арга байгаа болохоор тосгоны бүх хэрэгтийг дуудаад ирэх. Юу болсон юм болоо? Юу болсон бэ? Ханны хажууд цуглаарай л гэсэн. Анхаараарай. Би энэ бяцхан шоколадны гуйлтаар энэ тосгонд ирсэн өсчин ноён талх байна. Ноён талх гэхээр нөгөө халдартай өсч юм биш үү? Харин тийм. Манай тосгонд юу хийх гэж ирсэн юм бол? Үгүй ээ. Манай хүү яагаад тэнд байгаа юм болоо? Энэ ханны цаана та бүхний гэр бүл болон найзууд амьдардаг гэж сонссон. Энэ ханыг баяхгүй болгоод эргээд уулзалтахыг хүсэхгүй байна уу? Уулзгай хүсэл үл яах вэ? Гэвч ийм том ханыг яаж байхгүй болгох юм? Үгүй нэг арга байгаа. Тэр бол энэ. Аваарай. Юу вэ? Биер байх юм. Энэгээр яа гэж байгаа юм бэ? Энэ биерээр та бүхэн хүслээ шингээж энэ ханам дээр бичвэл хан байхгүй болох болно. Ан байхгүй болно. Шал утгагүй юм. Миний үгэндээ тэгээд ханам дээр бичээд үз. Имэ хамт бичицгээ. Тэгээ хүмүн. Ээж туслал та. Хава бид ч гэсэн өвөдөө уулзах чаднаа. Ямар ч байсан бичээд үзье. Тийм ээ. Ямар алдаад байх юм байх биш. За л хурдан ирэхээр. Ингээд бичгээр өвгөнтэйгээ уулзаж чадах юм хүн. Тийм ээ. Төлөвлөсөн ясаар болчихлоо. Гэхдээ ноён талхаа хан хизээ байхгүй болох юм бэ? Ханыг дүүртэл биччихлээ шүү дээ. Нэмээ төр зур хүлээгээрээ. 9 8 7 6 5 4 3 2 1 мөрмөр өдөр чинь талх хийгээд хамаг бие хөшч хөлөө байна. Энэ хаалт ягаад ийм болчихвоо? Соёлог цаг нь болж дээ. Тэр хан дээш өргөгдөж байна. Хан дээш Зүг байна. цагаан шоколаднууд байна. Үнэхээр дахиад уулзах өдөр ирдэг юм байж. Миний хүү. Шонгор минь. Хайрт минь. Сайн сууч. Ямар яах вэ? Сансан шүү. Манай өвгөн хаана байна? Хөшөө. Бурхан минь. Өвгөн минь сансан шүү. Дахиад уулзахгүй л гэж бодлоо.
Захирлаа. Шоколаднууд дахиад уулзчихлаа шүү дээ. Сайн үйл хийгээд сэтгэл санаа сайхан байна. Харин тийм ээ. Хаалтаа соёлд юм уу? Хар шоколад, цагаан шоколад нэг газар цугулжихаар харахад сайхан юм. Энэ хаалт одоо хэрэггүй юм байна. Санаж явах жижиг талах. Энэ та юу? 100 жилийн өмнөх та юу? Сүү. Ноён талхаа тантай хамт зурган дээр байгаа хөгшин хүн хин. Энэ хотод чи багтаж ингэхгүй. Тийм ээ, би дараа гэж багтаж байна. Явж үз бүргэр минь. Шериф, энэ тэнгүүдэд шоронгийн өрөө байж. Чадаж үнэ чи. Гараа өргөх дутуу болсон зуурмаг минь. Энэ хот аюулгүй боллоо. Хөөх, бүргэр тайзан дээр ямар мундаг юм бэ? Дараа чи хоёр дахь дөө. Хэмбэ? Гүчиж хэмбэ? Сайн уу ирэх мэ? Намайг таалах гэдэг арын жүжигчин л дээ. Айлгч юм да. Чи яах гэсэн юм? Би тань шиг жүжигчин болж чадах болов? Жүжиглэхээ? Үгүй. Ноён гамбургер бол завгүй хүн. Ямар ч ирээдүгөө хүүхдүүдийг сургаж явах цаг зав хаана вэ? Зүгээр дээ. Хүүхдүүдийн мөрөөдөд урам хайрлах хэрэг. Юу чаддаг чинь харъя. Баярлалаа. Маш баярлалаа. Чамаас өшөг авах гээд хүлээж байлаа. Биш нөгөө хот хангалттай том би байзаараа. Үгүй хангалттай том биш байна. Юугаа хийгээд байгаа юм? Чамд авах юм алга. Хайрын цагийн минь өрөх гэж миний хувцсны өрөөнд орж ирээ юу? Зөвлөгөө өгье. Жүжиглэл биш бол өөр юу ч байсан хийж болно. Хатарчлаа. Яадаг үлээ. Ас яава. Стилист та бэртэггүй. Үгүй зүгээр. Ноён амтад талхаа. Таны гимтээч гисэн үү? Миний уугүй гэмтчих шиг боллоо. Өнөөдөр ажил чадахгүй юм шиг байна. Ажил чадахгүй? Байна уу? Стилист хэрэгтэй байна. Яг одоо яаралтай туслаач тий. Хинч байхгүй. Чи чамаас л болж байгаа юм. Гэхдээ Харин цагийг минь үрээ зогсохгүй. Одоо жүжигийг минь нураагаа тайчгалаа. Сайн дурын театрын үн цэнийг мэддэг юм уу? намайг уучлаарай ирэх мэ. Юу? Тийм ээ. Энэ гараг зөвхөн сонгогдсон нэгэнд л заяадаг юм. Энэ хүүд стилист болох боломж олгоод үзэх үү? Юу? Үгүй. Яах гэж эснийг чи мэдэхгүй байхад энэ бол авьяасгүй тэнэг амтан байцаарай. Энэ хүү хэдэн зуун жил хэнт заяагааг үүсчний ур чадвартай. Хайч барихад яг тохирсон гартай. Алганых нь хээ амжилтыг итгэж байгаа юм. Гаран дээр толбон хөдлөл хайчны ордны хэлбэртэй байна. Энэ чиний хувь тавилан. Үгүй ирэх мэ. Надад анхны мэдэгдэх хүн чи. Гар өвдөж байна. Ахиж хайч барь чадахгүй боллоо. Намайг орлох хүн байхгүй болохоор энэ театрын жүжиг ингээд өнгөрлөө. Тасбараа хулаад авчихсан тэр олон хөөрхөн хүмүүсийг бодооч тээ. За би туслая. Би туслах юм уу? Гэхдээ надад зааж өгөр юу хийхээ мэдэхгүй. Битгий хүү минь. Энэ мулгуу амтан миний үст нүүр будалдыг хийх юм уу? Надаа яах вэ? Өөр сонголт үлдээгүй юм шиг байна да. Хөгшин талхаа бүтлгүйтгэл та хариуцлагыг хүлээгээрэй. Надад итгэж болно. Чи ялла. Харин чадахгүй бол амлчих. Энэ хотод ажиж хэзээ ч ажиллахгүй гэж мэдээрэй.
Төв тавилангаа хүлээж ав хүү минь. Улаанлуулаг тусчихлээ. Яах гэж? Хэр сайн байх бол бидгэн л сонирн байна. Яслаг зүсчихлээ. Ой, бахамах чараад гал гарвал яан. Байц. Ажлын хийлгээ. Боц юм байгаа бах. Юу хийх ёстойгоо мартчихаагүй байгаа да тийм ээ. Өдрийн цай бэлдээд байгаа юм шүү. Хой, яах гэж байна? Юу хийчих вэ? Энэ хэдэрнэ. Гайхалтай юм аа. Одоо бол гахаймах улаалал бяслагтай бургер болчлоо. Тийм ээ, миний зөв гэж мэдсэн юм. Муу явяас тийм гэж үжиглэж чаддгүй ч гэсэн намайг их сайхан харагдуулж чадлаа. Юу хийж байгаагаа мэддэг л юм байна. Энийг мэрэгжил болгомоор юм байна. Энэ хот аюулгүй. Яа бургер өнгөс гоё болжээ. Гайхалтай харагдаж байна. Саналыг байна. Залуу хүү минь би чамайг ажилд оруулж юу хүү? Тийм ээ, дуртай зүйлээ орхид гэдэг хэцүү. Ихтэй авьяасаа нэгэнд чухал. Чамд авьяас байна. Тийм ээ. Маш их баярлалаа. Хой, шал цэвэрлээд гэхдээ бохор байна. Тэгэлгүй яах вэ? Одоохон цэвэрлээд өгье. Би хайлтарч унах шахлаа байна. Уучлаарай хадагта харчаад өгье. Ноён амтд талах. Өнөөдрийн намайг бүтээсэн ажилтан юм шүү дээ. Сүүний гэр. Их урт өдөр байсан болохоор би бараг ээдэг шахлаа шүү. Одоо унтъя да. Сайн уу? Мөө би чам саад болчихоогүй. Байрны эзэн талхаа юу болов? Энэ сар би түрээсээ төлчихсөн шүү дээ. Яг түрээс ярих гэж явна. Ард юмны үнийг хүсэж байна. Залуу хүмүүс. Үл хөдлөхийн өнөөссөн мэдэх байлгүй. Тиймээс түрээсийг чинь ахаад нэмэнтэй. Юу? Хэцүү юм аа. Миний цалин нэмэгдээгүй. Түрээс хэрэг нэмэгдэж байгаа юм? Нэг их нэмээгүй. $1000 л нэмсэн. Юу? 1000 юу гинэ? Босод байрны эзэд шиг 2 дахин нэмээгүүд минь талархаарай. Гэхдээ би танд тийм их мөнгө төлж чадахгүй баха. Бурхан минь өнөөдөр эдийн засгийн байхад намайг яаж амьдргэв төлөхөл болж тээ. Би түрээсээ төлж дээхгүй штэ. Тэгвэл өөр тийшээ нүүж үз. Надад бол ялгаа байхгүй. Гэхдээ би хүлээж байна. Байрны эзэн. Ойшоо чимээ чинь сонсохгүй байна. 1000 ахаад $1000 гэж юу? Би $1500 цалинтай. Түрээсээс гадна хоол, хотын автобус хэрэглээний төлбөр, мөн доноо цагдаатай кино үзэж хөгжилдөг гэх мэт өөр мөнгө зарцуулах хэрэг байгаа. Арай гэж хөргөж байгаад ахаад $1000. Үгүй, миний мэддэг тоогоор хүртэл болохгүй юм байна. Үгүй, би баларлаа. Ингээд өнгөрлөө. Юу болов? Шоко. Хэн чамайг зодов? Манай байрны түрээс нэмэгдсэн $1000 нэмсэн гэсэн. 1000? Зөө гэж хэлсэн биш үү? Үнэн яг $1000 гэж хэлсэн.
Ханаас тийм мөнгө олох юм бэ? Шинэ газар руу нөөчгөж болохгүй мó? Энэ хавьд хямд газар олдж л таараа штэ. Манай байр миний нандинаж явах дуртай мартагдахгүй дурсамжаар дүүрэн. Тэнийгэл байна да. Дурсамж ширээн дээр чинь хоол тавихгүй. Тийм биз? Би үнэхээр нүүх хэрэгтэй юм шиг байна. Сайн уу эрхмээ. Нүүдэл суудлын бүх хэрэгцээ багтсан half baked үл хөдлөхийн газар 5 та морил танд юугаар туслах уу? Шинэ гэрте болмоор байна. Хямдхан мөртлөө бас шарсан бах усан санта газар. Үгүй эрхмээ. Ямар хэм шаарддаг юм бэ? Нэг ил сонгож болно. Хямд эсвэл чанартай. Тийм үү? Гэхдээ хэрэгцээнд чинь нийцсэн газар олж чадна гэдэгт итгэлтэй байна. Түрээслүүлнэ гэсэн хямдхан бас гоё нэг л байр байгаа. Харда за шинэ гэр чинь энэ байна. Та гоё байр гэж хэлсэн штэ. Тэр үнэн. Угаалгын өрөө унтлагын өрөөнөөс 4 м зайтай. Дасгал хийхэд тохиромжтой. Дасгал хийх сайн. Тэгэхээр энэ байр гоё газар байгаа биз? Мэдхгүй юм да. Та бид хоёр гоё гэдэг үгийг өөрөөр ойлгодог болов та. Энэ болохгүй юм байна. Өөр байр байгаа юу? Дараачийн байр хямд бас сайн. Харин ганц дутагдал. Бас гоё гэдэг нь чинь нэг хувилбар уу? Үгүй. Жаахан холол байдаг юм. Хаал байсан ч зүгээрээ ажилдаа өглөөр гарахад л болно. Найсу. За бараг л ирж байна. Ашгүй дээ. Хэр удах вэ? Үгүй. Ахиад 4-5 цаг яваад л хүрнэ. 4 цагаа. Айлгуудын 4 цаг явчихсан байна штэ. Тэр байр чинь өөр хотод байдаг юм уу? Талхны Монголог хотын зах руу байдаг. Хөдөө амьдрал чамд сайн чим билүү? Намайг хот руу буцаагаад аваач. Би бичээд гаргаад бэлэн биш байна. Гоё гэж бас ямар байр үзүүлэх гэж байна? Маш гоё. Дараачийн байшин чамд таалагдана гэж баттаа хэлье. Энэ байна. Хот дотор байдаг бас хямд. Хөөх, супер гоё юм аа. Орж харцгаая. Хөөх, гигэн цэцгий минь гэж. Яста янзтай юм аа. Урдхан уцаар яриад хий. Чи ааж юу тайван үзэж бай. Хөөх, цэвэрхэн зай талбай ихтэй. Яста гоё, яг болж байна. Сайн уу? Байшин үзэх гэж ярьсан юм уу? Тийм ээ. Чи эзэн юм уу? Яста даг байшин юм аа. Дог шүү. Үзэж хардаа. Отохон сүү сонсож байна. За юу болж байна? Нэг нарийн ширийн юм хэлэхээ мартчихж. Энэ байранд нэг өчүүхэн асуудал байгаа. Асуудлаа? Супер байрна. Сая байрны эзэнтэй танилцчихлаа. Байрны эзэн гэж байхгүй. Аа? Наад байр чинь олон жилийн өмнөөс сүнс хоргоцсон. Сүнснүүд нь байрны эзэн болж жүжиглэх дуртай. Би гэжэж гэрдэ болохгүй байна. Зөндөө олон байр байгаад эвдэрхий сүүний хайцганд нэгч байр олдсонгүй. Битгий гонигл тасуу. Хоёулаа чамд энийг сайхан энергитэй сайн байр олно. Хэлэхэд ч амаргаллаа. Чи гэр оронгүй болоогүй юм чинь. Бүх байр хачин сүнстэй бас хэдэн километрийн хол. Үтэж амжаагүй байгаа бас нэг газар байгаа шүү. Тийм үү? Өвөрмөц гэдэг жагсаалтанд байдаг юм зогцуулж болох байхаа. Юу ч гэсэн очиод үзэхэд гэмгүй шүү. За дотгошоо орцгоё. Таны дараа. Тийм ээ, мэдчих байна. Байршил нь яг хотын төв хэсэгт. Тэгээд л юм жижигхэн байгаа юм. Чамааг авчрах хэрэггүй байж тээ. Хоёулаа өөр тийшээ явцгаая. Энэ байна. Миний хүлээж ирсэн газар яг мөн байна. Бас их тухтай юм аа. Энэ зэрэг нүр аваад шүдэ авгаалаа. Би тастаа. Тэгээд зэрэгтэй. Бас дахиад би тастаа. Тэгээд унтна. Бүгдийг нэгэн зэрэг. Бусад байрнуудаас төрүүлж энийг үзүүлэхгүй дээ. Ямар үнэтэй юм? Энэ сарын $500. 500 гинэ. Хайда. Ори, яг одоо гэрээгээ байгуулъя. Их удаан хайсны хэрэг гарлаа шүү. Энэ шинэ
байр яг бяцхан сүүний хайрцаг зориулагдсан юм байна. Сайн уу байшин минь намайг сүү гэдэг чиний шин найз. Энд амьдрын гэхээр хүлээж тисэхгүй. Элсэн чихрийн өшөө авалт. Баярлаа. Хөгшөө, ингээд бид байртай болчихлоо. 10 жил хичээж ажилласны хэрэг гарлаа шүү. Үгүй. Юу болох нь вэ? Манай байшин нураачихлаа. Зөвхөн байшин биш ээ. Хотыг тэр чигтний сүйдгчгэлээ. Одоо тэгээд яаж амьдрах юм бэ? Дахиад тэмчихгүй нэ. Та нар хэдий болтол талхнуудад дарлуулах юм бэ? Толгой дээрээ цацаж, нүүрэндээ түрхэж, биендээ түрхэн манай найз нөхдөд ямар их золиос болгож байна вэ? Бидний орон гэрийг нурааж байгаа талхнуудаас хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Хүлээгээрэй. Гэхдээ бид нар ийм жижиг юм байж яаж талхнууд руу дайрах юм бэ? Тийм шүү. Ёстой ямар ч нэмэргүй шүү дээ. Ямар нэг сайхан арга байж л таараа. Таныг хүссэн төрхөнд чинь оруулж өгнө. Яг энэ шүү. Бүгдээрээ хамт талхны үсчний газарт очиж биднийг том болгоод өгөх гэж хэлцгээе. Бид нар талхнаас илүү том болчихвол эднийг ялж чадна. Хөөх, сайхан санаа байна шүү. Одоо шууд талхны үсчний газар руу явцгаая. Тийм ээ. Улаан гэрэл байна. Түр зогсоорой. За бүгдээрээ гарцаар гарцгаая. За. Зүгтараа. Нөхдийнхөө талын алдчихгүй шүү дээ. Өөдгөө талхнуудаас хариугаа авна да. Хурдан талхны Тийм ээ. Халуун байна. Дахиад хэр удаа явах ёстой юм бэ? Аяг хүйтэн ус уух юмсан. Яна, усан дусаа чихэртэй ус болчихлоо шүү дээ. Ингээд бас нөхдөө алдах гэж. Энэ нөгөө талхны үсчний газар уу? Эцэст нь ирж чадлаа. Энэ цайцсан яагаад заавал бидний хажууд унгаж байгаа юм бэ? Дэнд олон амт нөхдөө алдчихлаа. Эсэн чихрүүдээ бидэнд удаан зогсож болохгүй. Талхны үсчний газар хажууханд байна. Амт нөхдийнхөө гаргасан золиосыг битгий март. Тийм ээ, тийм шүү. Заавал том болж байгаад талхнуудаас хариугаа авцгаая. Хариугаа авцгаая. Тийм ээ. Хариугаа авцгаая. Ноён толгой бидний төрүүлээд харьлаа шүү. Маргааш уулзъя. Баяр таа. Хэм бэ? Би буруу сонссон юм байх та. Юу вэ? Хэн гадаа илсэн чихэр асгаж байгаа?
Элсэн чихрүүд дагаад ороод ирлээ. Амьдралдаа хачин юм үзэх юм аа. Шүүрдэж хаяа да. Энэ талах биднийг шүүрдэж хаях гэж байна. Одоо яах вэ? Нөхдөө, хэдүүлээ энд яах гэж ирснэ талханд тайлбарлацгаая. Элсэн чихэр хайчны хэлбэрт орчихлоо. Юу? Та нар үсээ засуулах гээ. Гэхдээ элсэн чихэр дэндүү жижигхэн болохоор засах боломжгүй. Юу? Мөнгө өгнө? Тэгээд бүр ихээгүй. Холоос ирсэн үйлчлүүлэгч чэж хөөж бас болохгүй л дээ. Үсийн засаад үзэхүү дээ. Та тэр чих элсэн чихрийг яаж гоёх вэ? Аха, би чинь том болгоод өгөх юм уу? Тэгвэл чи сайхан арга байгаа л та. За, энэ байхад болно. Эн чинь гялгаруутай байли байж штэ. Тэр энүүгээр одоо яах гэж байгаа юм бол доо? Элсэн чихрүүдээ та нарыг дүүрт нь овоолж угаад хялгаруутан бэлэнд хийснийхээ дараа бэйний хэлбэртэй болгож өгөөд нүд хамар ам зураад өгвөл за дуусчлаа. Ингээд хөлгартаа болоод том болчихдог. Одоо талхнуудаас хариугаа авч чадах нь тийм ээ. Би ч гоц ухаантай юм аа. Ялгаруутан бэлий болохгүй нэ. Эн чинь хэн зуух вэ? Энүүгээр яах гэж байгаа юм болоо? Эхлээд хэн зуухаа асаасны дараа элсэн чихрүүдийг халбганд хийгээд модон савхаар сайн гэгч нь хутгаад өгвөл ингээд хайлсан чихэр болно. Сайхан халуун хайлсан чихрээ хавтгай зүйл дээр асгасны дараа эгдүүтээ жигнэмний хിവэр дарчихвал амт тайхан чихэр болно. Тэгвэл одоо эхэлхүү дээ. Эдгээр талах шиг том болчихлоо штэ. Үдэгрэ. Ингэж үсрээд болохгүй. Болохгүй. Одоо яая та. Аха! Бууж өгөх болоогүй шүү. Та нарыг том болгох аргаан олцглоо. Энэ талах яах гэж байгаа юм болоо? Харин л дээ. Энэ юу вэ? Ийм төхөөрөмжийг анхудаа харж байна. Энэ юу вэ гэж юу? Хөөсөн чихрийн төхөөрөмж. Төхөөрөмжөө асаасны дараа элсэн чихрээ төхөөрөмжийн дотор хийгээд модон савха эргүүлэхэд хөөсөн чихэр болно. Ямар хуу санагдаж байна? За янзын том болсон байна уу? Талхнуудаас илүү том болчихож. Одоо үсэрсэн ч зүгээр байна. Үс чинь танд маш их баярлалаа. За зүгээр дээ. Нэр тасны төлбөр. Энд чинь манай эсэн чихрийн хаан тус. Эхэр манай эсэн чихрийн хаан тусыг нураас нь талах чи байх нэ. Энд чинь яагаад байна? Манай эсэн чихрүүдийн өстөн. Өшөг аунда. Одоо цогтох газаргүй. Юу вэ? Энд чинь хөвөн шиг зөөлөн цогтох юм байна. Харин сайхан юм байна. Үгүй эсрэг талд нь. Яг наа чинь. Өглөөний минь 80 талхаа бид ирлээ. Эн чинь юу вэ? Оо сайхан байна. Ирчгүү. 80 талхаа ингээд энэ хүн юм бэ? Мэнтлэр
манай үсчний газрын массаж хөвөн жихрэн залуу. Сайхан байж. Сайн байна.